Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаатлагүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37. Сайн бацгааны үзэгчдээ та бүхэнд орой мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийнхөө мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Ингээд та бүхэндээ Хэнти аймагт өрнөсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Зүүн бүстэй жишг тооцогддог Хэнти аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны түншлэл 2019 зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд төр болон хувийн хэвшлийн 70 гаруй төлөөллүүд оролцлоо. Уг арга хэмжээний төрийн захиргааны байгууллага, байгаль орчин аяж жүжиглийн газар, барилга хот байгуулалтын газар, хөдөлмөр халамж жүжиглийн газар, хүнс үдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийн газар, ажил олгогч эзэдийн холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэрэгжлийн холбоо, хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллага зэрэг 70 гаруй хүн оролцсон юм а. За манай худалдаа ажлын танхим бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй байнга одоо хамтарч ажиллаж байдаг. За энэ одоо сургууль бол манай танхимын гишүүн байгууллага байгаа. Манай гадаад дотоодын үзэсгэлэн худлаануудад амжилттай оролцдог. 2014 онд одоо можины багш Оргил маань өөр Монголын өртөө засахны улаастай болсон одоо үзэсгэлэн худлаанд оролцсон. Мөн одоо манай эсхийн урлын багш одоо Төмөн гэрэл маань одоо намрын баяр одоо үзэсгэлэн худлаанд оролцсон тэргүүн байранд эдэлж ирсэн ийм одоо амжилттай байдаг юм а. 8 онд Германы ахын мэргэжилтний холбоо одоо мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвтэй бас хамтраад одоо можины одоо нэг багш мөн одоо гануурын багш одоо герман багш нар хийж одоо ажилласан байгаа. За тэгээд энэ өнөөдрийн хувийн хөгжил түншлэгээр 19-ийн үнд бол одоо 2 дахь жил оролцож байна. Тэгээд өнөөдөр хамтран ажилласан гараа үсэг зурлаа. Ингээд одоо институтынхаа эсчний ангаар төгсөж байгаа энэ оюутан одоо хүүхдүүдтэй таавхан маань одоо маш сайн одоо энэ сонирхсан мэргэжлээ сайхан суралцаад одоо ингээд дадлагт гараад эсчин гоо сайхны холбоотой хамтраад ингээд ажиллаад ингээд яах юм бол бид нар бас нэг дэмжин холбооны зүгөөсөө одоо ингээд дадлах тарж байгаа юмнуудыг ямар үсчинд яаж өгөх гэдгийг ингээд аль болохоор бид нар чинь бас нэг олон жил ажилласан дадлагтаа туршлагатай энэ үсчингүүдэд бодвол өхийг одоо ингээд бодно гэж бодож байгаа. Сая энэ одоо юугаар хүншлэлийн юугаар ингээд хараад хаад. Тэгэхээр хамгийн гол нь хүүхдүүдэд цагийг бариулаад заах юм яг заагаад өнөөдөр бид нэр явж байгаа хэвээр. Гол нь яг ганц бидний авч байгаа юм гэхээр одоо саяны би хэлсэн юм гэхээр багш бол одоо хамгийн гол нь юуг дадлагыг бол маш сайн төвхөө явуулах хэвээр байна гэдгээсээ хэлсэн. Гол нь юм гэдэг чинь дадлага байдаг. Энд чинь юм хийгдсэн маа тэрэндээ дадлага сурж идэг. Тэгэхээр бид нэр яг эндээс дадлагт гарч байгаа хүүхдийг бол сайн өсчөндөө тий одоо дадлага чадварыг ингээд дээшлүүлээд сайн өсчөндөө ингээд ууж ажиллаулнаа гэж бодож байгаа юм холбооны зүгээс. Цааш одоо энэ дадлага гарч байгаа цаашдаа анхаарах зүйл нь бас анхаарах зүйлүүд бас их байна. Ягаад тэгэхээр мэдээж бид нэр одоо дадлагт гарч байгаа хүүхдийг ингэх хэвээр тэгэх хэвээр гэж заан тийм ээ. Гэтэл тэрийг хүлээж авах авахгүй янз асуудал гараад байгаа. Тэгэхээр тэрийг яг хөө бид нар чинь яг ажил дээр нь бид нар бас нэг тий ингэдэг юм а тэгдэг юм а асаа тий хүнтэй ингэж харьцнаа үйлчлэгчтэй ингэж харьцнаа гэсэн юмыг бид нар одоо ингэж тэр хүүхдэд заа сургаж ингэж явах хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр энэ юуг бол төлхөө одоо одын зүйл хэлсэн гэж хийнэ гэж бодож байгаа. Зөвлөгөөний хүрээний сургуулийн танилцуулга, мэрэгжлийн зөвлөлийн талаар мэдээлэл өгдөхөөс гадна хөдөлмөр халамж жүжиглийн газрын зүгээс мэдээлэл хийж 2018 онд хамтран ажилласан ажлын талаар танилцуулж, цааш хэрэгжүүлэх ажил анхаарах зүйлсийн талаар санал бодлоо солилцох зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурсан юм а. За, ер нь бол манай сургууль бас жил болгоо ингээд ажил олгогч нартайгаа бас хамтын ажиллагааны гэрээ байгуулах. За мөн одоо жил болгонд ажил олгогч нар маань одоо шинээр аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж байна. Тэр аж ахуйн нэгж байгуулаад одоо яг энэ мэргэжилтийн ажилтнууд бэлтгэж байгаа энэ одоо сургалтын үйл явцаа бас танилцуулах, сургалтын орчноо танилцуулах,
Тэ цааш бас хамтарч ажиллах энэ санал бодлоо солилцох дээр нь одоо чанартай суралцагч нар бэлтгэхэд юун дээр анхаарах уу гэдгийг санал зөвлөмж авч тэ ингэж ийм үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тэгээд энэ арга хэмжээнд бас хичнээн аж ахуй нэгж байгуулдаг. Ер нь яг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв маань хичнээн одоо хувийн аж ахуй нэгж төрийн байгууллагуудад хамтарч ажилладаг. За өнөөдрийн байдлаар яг манайх албан ёсны гэрээтэй бол 152 байгууллага байгаа Хэнтэй аймгийн хэмжээнд. Тэгээ энэ аж ахуй нэгжүүдээ бас аль болохоор ураад тий сургалтын орчны ягаад суралцагчдынхаа явцын шалгалт за төгсөх шалгалт тий тэгээ яг үнэхээр тэр ажил олгогч хэрэгцээ шаардлагыг нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд одоо манай энэ сургалтын хөтөлбөр эрхэн нийцэж чинь гэдэг энэ зүйлүүдэд танилцуулаад дээр бас ингээд одоо оюутан суралцагчдынхаа юу хийж бүтээдэг юм үзэсгэлэн бас ингээд үзүүлээд тэгээ ингээд бас нэг өглөөний цай өгөөд ингээд ийм үйл ажиллагааг бас уламжлал болгон зохион байгуулж ажиллаж байгаамаа. За ер нь бол илүү бас бид нар одоо оюутан суралцагчдаа яг дадлагд гаргахад бас гэрээ хийгээд идэг. Тэгэхээр энэ аж ахуй нэгжтэйгээ эхлээд суур гэрээгээ бас үндсэн гэрээгээ хийгээд түүнийхээ дараа яг оюутан суралцагчдаа дадлагд гаргахад нь тусгаалсан дадлагын гэрээг байгуулад за тэгээд ер нь бол улиралдаа 3 сар болоод нэг удаа ер нь ажил олгогч нараа сургууль дээр байн авчрах тийм энэ бас үйл ажиллагаанууд хийн зэм яг одоо ингээд энэ үйл ажиллагааныхаа ард дээр юу болж байгаа нэхэр 6 мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа. Тэгэхээр 6 мэргэжлийн зөвлөл маань яг одоо түрүүний ярьсан энэ сургалтын одоо чанартай явуулахад болон одоо тэр явцын шалгалт төгсгчийн задгалтанд оролцож ингээд ер нь бол одоо нэг тийм хамтын ажиллагааг өмнөд хэл ийм уулзалт ярилцлага болж байгаа юм да. 1969 оны 8 дугаар сард залуу малчны сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл нийтдээ 35 багш 237 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төв нь 19 сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 2019 онд багш сурагчдын ур чадварыг сайжруулах гадаад харилцаагаа бэхжүүлэх зорилготойгоор олон талын ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ. Жил бүрийн 2 дугаар сард эрүүл мэндийн байгууллагаас осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 1 сарын аяныг зарладаг. Тэгвэл Хэнтэй аймгийн тухайд ямар шалтгаан нөхцөлөөс болж осол гэмтэл гарч байгаа талаар бид Хэнтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаас тодруулсан мэдээллийг одоо хүлээн авч үзнэ. Өндөр хан мэдээллийн хөтөлбөртэйгээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэндээ тодруулга булангаа хүргэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн тодруулга буланд Хэнтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог заслын эмч Баця өргөдөн оролцож байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн телевиз үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа ярилцлага 2018 онд энэхүү тасагт маань хичнээн хүн хэвтэн имжлүүлсэн бол мөн насны ангиллаар одоо хичнээн хүн одоо хэвтэн имжлүүлсэн бол энэ талаар хоёулаа ярилцлага эхлэв. Нийт бол манай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалт гэмтлийн тасагт бол 2018 онд 1000 орчим хүн хэвтэн имжлүүлсэн байна. Үүнээс бол 600 гаруй хагалан мэслийн имжлэгийг хагалгаанд орсон гэсэн. Энэ дотроос бол яг гэмтлийн чиглэлээр бол 385 мэслийн имжлэгэнд орсон байгаа. Энэ нь бол дандаа гэмтэл аваар осол гэмтэлтэй холбоотой хүмүүсийн тоо. Үүнээс бол 219 хүнд нь бол мэслийн имжлэгээ хийгдсэн байгаа. Хагалгаанд орсон гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хагалгаанд орсон хүмүүсийг бол дотор нь ангилаад үзэхлээр дээд мөчтийн бол 61. Одоо дээд мөчтийн гэдэг нь гарны одоо энэ буглагаас шуу ясны гэмтэлтэй хүмүүс 61 хүн хэвтэж хагалгаанд орсон хүн байгаа. Мөн доод мөчтөө одоо энэ дунд чимэг шилбэний хууралтан бол 118 хүн мэслийн имжлэгэнд орж имжлэгдсэн байгаа. Мөн тархины гэмтэлтэй 3 хүн хагалгаанд орж имжлэгдсэн байгаа. Би энэ байдал сайжраад гарсан. Жижиг мэс ажилбарын бол 37 хүнд хийгдсэн. Тэгээ мөн дулааны үйлрэлт бол манай хойд чиглийн сумдаас бол могоо татвар сүгт их ирж имжлүүлдэг байгаа. 2018 онд бол нийт 32 хүүхэд манай тасагт хэмжлүүлж гарсан байгаа могоо татварсан хүүхдүүд. Оныхоос өссөн үү аль эсвэл буурсан үзүүлэлттэй байгаа юм? Ер нь бол гэмтлийн Монгол улс дээр бол гэмтлийн тоо хэмжээ статистик үзүүлэлт жилээс жилд өсөж нэмэгдэж байгаа. Энэ юутай холбоотой гэвэл одоо энэ аваа зам тээврээ осол ихсэж байна. Унаа шингэн хүн гэж бодвол байхаа болсонтой холбогдуулаад ер нь бол гэмтлийн тоо жилээс жилд улсын хэмжээнд бол ихсэж байгаа. Зүйлтэй байгаа. За өнгөрсөн 2018 онд бол манай гэмтлийн тасагт бол бас олд амжилтууд их байлаа. Үүнээс бол дурдхад бол одоо гадаадын орнууд болон одоо энэ Улаанбаатар хотын 3 дахь шатлалын эмнэлэгт хийгддэг
өвдөг түүхийн үеийн хаалгыг бол орон нутагтаа хийж эхэлсэн байгаа. Манай багийн хамт олон. Мөн дээрэс нь одоо яс шилжүүлэн суулгах хаалгыг бас 2 хүнд хийгдсэн байгаа. Мөн тархины хаалгаа орсон байгаа. Дээрэс нь мөн баян адрах сумаас ирсэн бас нэг хүүхдтэр бараг 5 шагаа үеэрээ бүр бараг тасраад арьсан дээр шахуу тогтчихсон хүүхдийг бол мэслийн имчилгээ хийдэг. Хаглааны дараа хүүхдэн бол сайн болохоор 100% гэж хэлэхээр болохоор тийм их оролт амжилттай онцлсан. Яг гэмтлийн манай аймгийн хэмжээнд бол нийт одоо энэ гэмтэж байгаа гол шалтгаан бол автын осол их байна. Дээрээс нь түлэгдэлт бол энэ хоёр бол хамгийн өндөр тоо үзүүлэлттэй гарч идэг. Автын осол бол 2017 оноод бол 18 онд арай буурсан боловч бас гарсаар л байгаа. Түлэгдлийн хэмжээ бол ер нь бол тогтмол тийм буурах үзүүлэлт бол байдаг. Ерөнхийдөө л өссөн хандлагатай гарч идэг жилээс жилдээ. Түлэгдлийн үед бол 0-6 насны хүүхдүүд бол ихэнхдээ түлэгдэж байдаг. Шалтгаан нь болохоор одоо энэ халуун тооны нэг залгуур богино газар байрлуулдаг ус уцлагчны бас нэг залгуур богино учраас газар их байрлуулдаг үнээсээ холбоотой бол бага насны 0-6 насны хүүхдүүд бол ихэнхдээ түлэгдэж ирж байдаг. Тэгээ автын осолд бол ихэнхдээ насанд хүрсэн хүмүүс харигтай холбоотой бол бас нэлийн ихэнх үе нийцэлж байдаг автын осолтой. За ачааллын үед бол их байдаг. Манай яг 103 аймгийн нэг мянганы зам магистрал зам манай аймгаар тайр өнгөрчөдөгтэй холбоотой бол мэсэл гэмтлийн насны бол ачаал бол байнгын их байдаг. Орны дүүргэл төвтэй имжлүүлэгчийн товл байнгын дүүрэн өсөж байгаа. Энэ үед бол төглөмөд зам мянганы зам холбоотой болохоор 103 аймгийн бүх машин манай аймгаар дайрч өнгөрсөнтэй холбоотой аваар өслийн тоглол жилээс жилд нэмэгдэж байдаг. Үүнтэй холбоотой хэвтсдийн тоглол төр чинь нэр өсөж байна л гэсэн. Одоо яг ердөө имжлүүлж байгаа хүмүүсийг яг харьяа дүүгээр нас ангилж авч үздэг. Хөвчлэн дандаа гадны хүмүүс. Хэвтээ имжлүүлж байгаа хүмүүс бол манай мэслийн төсөөлөл аймгийнхаа нийт 70 гаруй мянган хүн байх. Тэр хүн нийт тусламж үзүүлж байна. Дээрээс нь Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ, Мөнх хаан, Түмэн цогт гэдэг эдгээр ойролцоох тэгээд мөн Доронтын хөлөн бүр сумаас энэ хүмүүс гэмтсэн хүмүүс бол манай аймагт харилцаж байна. Даавар дорсон хүмүүс бол манай аймагт ирж яралтай тусламж авч имжлүүлдэг байгаа. Зэрэгтэй 3 аймгийн сумдууд бас орж ирнэ гэсэн. За 19 онд бол манай төсөв бол одоо энэ хийж байгаа хаалгануудаа өшөө өргөжүүлээд бусад бас гадны оронд хийдэг өндөр хөгжилтэй орнууд хийдэг хаалганы нэвтрүүлгийг нэлээд зорин ажиллаж байгаа. Үүнд нь бол одоо энэ өвдөг түнхний үеийн хаалгыг бол болж орон нутагтаа нутгшуулаад байнгын ордог талаас нь судалж үзээд хөөцөлж байгаа. Тэгээд дээрэс нь одоо энэ компьютер томографи аппарат ашиглалтанд орох жоо толботой бол манай эмнэлгийн одоо мэсэл гэмтэл ер нь мэсэл гэмтэл гэдэггүй манай эмнэлгийн онцлогоо сайжирч байгаа. Дээрэс нь хийгдэх хаалганы цар хүрээ төвшинч гэсэн нэмэгдээ явах боломжтой болж байна гэсэн компьютер аппарат ашиглалтанд орж байгаа. Манай аймгийн мэсэл гэмтлийн төсөөл нийт 6 эмчтэйгээр ажиллаж байгаа. Тасгийн нийт орондоо бол 10 зургуул авгаа. Яг одоо ажиллаж байгаа мэсцлийн нэг мэсцлийн 3 эмч нийт гэмтлийн 3 эмчтэй бол нийт арт ирээд тусламж үзүүлж ажиллаж байгаа. 2019 онд бол төлөвлөсөн ажил эхэлж байгаа даа. За баярлалаа. Тэгэхээр 2018 онд бас маш олон хүмүүст төргөн шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан гэмтлийн засгийн хамт олондоо та бүхэндээ маш баярлалаа. Цаашдаа ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгэхээр үзэгчдээ Өнөрхаан телевизийн маань тодруулга болон энэ төрөйд өндөрлж байна. Үргэлжлүүлэн та бүхэн мэдээлэлээ хүлээн авч үзээрэй. Дараагийн мэдээ. Хэнтийн аймгийн цагдаагийн газар Хэнтийн аймгийн прокурорын газартай хамтарч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл дутагдлыг хамтран шийдвэрлэх сэдв зөвлөгөөнийг зохион байгууллаа. Монгол Улсын жүжигчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргажилсан загварыг мөрдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг тогтоолыг стандартын дагуу нэг загварт оруулах, удаашид шалгагдж буй хулгайлах зөрчлийн хэргийг шуурхай шийдвэрлэх зорилготой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл дутагдлыг хамтран шийдвэрлэх сэдвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Хинтээ аймгийн прокурорын газрын хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй одоо 20 байгууллагын 247 эрх бий албан тушаалтан бол байдаг. Манай хяналтын харьяанд. За эдгээрийн одоо нэг болох цагдаагийн байгууллага дахь өнөөдөр хамтарсан зөвлөгөөнөө зохион байгуулж байна. За энэ зөвлөгөөнөөр бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд одоо тулгамдж байгаа асуудлууд, за гарч байгаа зөрчлүүд, түүнийг шийдвэрлэх арга зам нэртэй юм зөвлөгөөнийг бол зохион байгуулж байна. Тэгээд ер нь цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх хэрэгтэй эрх бий албан тушаалтнуудын одоо дийлэнх хувь байдаг. За нийт гомдол мэдээлэл зөрчлийн хэргийг одоо нийт одоо шалгах ажиллагаа бол цагдаагийн байгууллага дээр төвлөрдөг учраас цагдаагийн байгууллагаас эхлээд одоо энэ зөвлөгөөнөө бол зохион байгуулж байна. За ерөнхийдөө энэ зөвлөгөөнөөрөө яг гарахад мэдээж одоо зөрчил шалган шийдвэрлэх хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагаанд зөрчил бас гарч байна. За энийг гол нь энэ зөвлөгөөнөөрөө гарч байгаа энэ зөрчлийг арилгах, за шийдвэрлэх арга зам гэсэн зөвлөгөөний мань гол одоо ач холбогдол үр дүн энэ байгаа учраас энэгээр үл ингээд шийдвэрлэхдээ явчихдаг. За ер нь бол зөрчил шалган шийдвэрлэх одоо би сая өмнө хэлсэн 20 байгууллагын 247 эрх бий албан тушаалтан байдаг. За тэгээд зөрчлийн одоо ямар гомдол мэдээлэл одоо харьяалал нь альвэ гэдгийг угаасаа хуулиндаа тусгаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ харьяаллынхаа дагуу тэр зөрчлийг шалгадаг, шалгаж аваад за шийдвэрлэдэг. За тэгээд ер нь бол яг угаасаа бүх одоо энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чинь явц бүх юмыг хуульчилсан байгаа. Тэгээ хуулийнхаа өрөөнд бүх асуудлыг хуулийн дагуу явагдахад бол тэгээд л бүх асуудлууд шийдвэрлэгдэнэ л гэсэн үг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За аймгийн прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл түүнийг хамтран шийдвэрлэх зэдэвт зөвлөгөөнийг бас өнөөдөр аймгийн хэмжээнд аймгийн цагдаагийн байгууллагын хэмжээнд бас хамтран зохион байгуулж байна. Энэ ажил арга хэмжээний хүрээнд энэ зөвлөгөөний хүрээнд мөн за орон нутагт ажиллаж байгаа эсийн төлөөлөгч сумдын цагдаа нарыг бас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэг мөр за хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчил дутагдaltaгүй зохион байгуулах чиглэлээр бас удирдлагын хяналтыг тавих за прокурорын аргачлалын зааврыг хэрэгжүүлэх чиглэлийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Уг зөвлөгөөнийг аймгийн прокурорын газартай хамтран зохион байгуулж байгаагаар онцлогтой. Хинтээ аймгийн хэмжээнд шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчид ажилтдаг бол шинээр мөрдөгдөж буй хуулийн талаар мэдээллийг өгөх зорилготойгоор удаа дараагийн сургалт семинарыг зохион байгуулан ажилласны үндсэн дээр зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны үеэр тодорхой хэмжээний зөрчил гарч байгаач түүний шийдвэрлэх арга замыг энэхүү зөвлөгөөнөөр хэлэлцэх юм а. Өндөөрхөн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн хөтөлбөрөөр эргэн уулзтлаа. Түр баяр тавь үзэгчтэй. Хинтээ аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутаг дахь инфо өндөр хаан телевиз. Бид танд өмнө бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагалдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37